За юу айцгаана хавар болж дулаарал харсан зүгтээ хараймаар санагдал эмэрт гогоол байцгааж байна. Тэгвэл аль маань нууц хөөрөөний талаар ярьж өгье. Гэхдээ энэ бол 50 Shades of Grey баба өрөө биш. Энэ бол Harry Potter-ийн нууц өрөө юм шүү. Харри маань тэрүүхэн тэндээ дээшлээд хонглын умгар өрөөнөөс цонхтой өрөөнд орсон авчиг наагцынх нь бас л базаастай. Бүгжний эзний Смиголтой яг адилхан Добби гэж нэг чипаг гарч ирээд манай хүнийг сургууль руугаа явж болохгүй. Яагаад гэдгийг хэлж чадахгүй. Тэрхэл яах гэж байгаа мэдгүй хэсэг төвөж байгаа л арилаад өгчтیں۔ Ро ах нартайгаа нисдэг машинаар ирж Харриг гэрээс нь оруулаад гэртээ авчирч аягны амсар зуулгачаал. За хичээл эргэлүүдээ цуглуулад иргээл камен зуухан тэгэл явуулчтیں۔ Манай хайраа тэгж яагаад бас бүтлгүй штэ. Буудлаа буруу хэлээд өвгөтийн өндөд буудсан тэхүү. Тэгэл халтар царайлаад явж хагаад Хагрид таарад нэг юм замаа олж энтер номд ирсэн чинь Хагвартсын шинэ багш гээд нэг худ гар тэнд ёстой өөрийгөө мэдэрсэн. Гар хөлийн үсгээ өгөөл байж исэн чинь манай Малбой маадгар автагаа манай хийдэг дийслэл. Тэр үхэндээ хөөрхөн рэпт юм бэ болно. Балиар гуаглал нь хар хэрээл угаа. Чи харьж хар хэрээл угаа. Тэгэл Рон Харри хоёр вокзал ороод вагондоо суух гэсэн чинь ханан хаагдчихдээ. Яана ядж яхад хоцорчлоо штэ. Яах вэ гэжсэн шууд аавынхаа цэнхэр нисдэг лаадаг авуул явчихдээ. Үнэнлэхгүй хоёр баачки ямар азар цагдаа та таараагүй. Арай гэж нэг юм сургууль дээрээ гэлдрэл очсон чинь мод мөргөд хөөрхийн ямбирсан лааданд гомдоо явчихдээ. Тэгэл хичээлж эхлээд хэдэн хичээл дээрээ суусан болоо л байжсэн чинь гинт ганцаархнаа нууцтай хоолой сонсоод идэв. Чумбе улахаялаво нас намай додон эвшиглэнэвэ Сургууль дээр ар араас сони эргүүд гараал. Ойланд гинт Бүгд галтцсан. Тэгсэн яасан гэсэн чи нөгөө айхтар нууц руу нээгдсэн гинэ зайлвал Макнагл багш нь хэлтий. Хогвартсыг анх байгуулсан дөрвөн хүний нэг нь айр нацист төдөлтэй гар байсан юм өө. Тэр дураг бусад эдтэйгээ цэвэр цусны маргаа хийгээд сүүлдээ барахгүй бантаа сургуулаас явхахаа өмнө нууц өрөө байгуулж явцсан. Одоо тэр нацист гарын үе залгамжлагч нь нууц өрөөг нээж сургуулийг төвөөгд гэлт хийдیں۔ Сургуулийн бусад сурагчид нь могдоо ярьдгаар нь манай Харриг хардаастай, манай гур болохоор Малбойг хардаастай. Тэгэл манай гурав хувиргадаг шингээ ууж дунд нь орж тагныг ил явсан чинь Малбой бас биш болж таардیں۔ Юу олоод байна гэл байжсэн чинь Харри 0 өрөөнөөс нэг тэмдэглэлийн дэвтэр олдیں۔ Тэр нь явж Лорд Волдемортих байж таарна тэхүү. Мань хэцүү нэрт чинь тэмдэглэлийн дэвтрээрээ дамжуулан Роны дүү Жинийг ховстоод Момо челленж хийжсэн байгаа байхгүй юу заваа амтан. За тэр Момо челленж цаашаа бүр Жинийг сүрсүлд махбодыг нь аажмаар сурж анилах тактиктэй байсан юм л да. Тэгэл уламжлал ёсоор Харри гарч ирээл нууц өрөөний аимшигт могоо Волдемортыг тэмдэглэлийн дэвтэртээ юудаа идээ самраайцөө. Энэ бүх хорыг гутгсан эзэн нь Малбойн ав маадгар шар байсан байхгүй юм уу хог? Энтер ном трэп дэмбэдж байхдаа Волдемортын дэвтрийг Жинигийн зүгт хийцэн байгаа юм чинь мартснаас нөгөө хар шидээс хамгаалах урлагийн багш нь байна штий. Худ гэдгээ мэддэнгүүтээ ой санамжийг нь арчиж жагаад Роны хугарсан саваагаар догсон чи өөрд нь үйлчлээд будаа хөөрхи. Ер нь Хогвартс хар шидээс хамгаалах багш нар тогтдгүй юм дөө чаус. За тэгэл хичээлийн жилч дуусч Волдеморт түрдээ арилж кино манд дуусч байгаа юм да. Дараа 7 хоногт авралын од Харри маань дараагийн анги дээр хэрхэн яаж баатар болохыг ярьж өгнө за. Гиснээс манай YouTube хуудсанд subscribe дарж комент бичээд Harry Potter-ын дараагийн айтмын азтан болоорой.